Өнөөдөр 14 цагт 2025 оны үндэсний Баяр наадмын Үзүүр Бүх аймгийн Хурц Арслан өс хоёрын өргөдлийг Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрийн дэргэдэгт давж заалдах гомсгэлцлээ. За өргөдөл гаргагч өс хоёрын өмгөөлөгч лабораторийн хариу гадаадаас мэйлэр ирэхдээ англи хэлээр ирсэн учраас орчуулж баримттай танилцаж амжаагүй байгаа учраас нотлох баримттай танилцах хугацаа өгч хурлыг хойшлуулахыг хүссэн юм. За мөн Баяр наадмыг зохион байгуулах салбар хорооноос хойшлуулах хэд хэдэн үндслийг дурдсан учраас өс хоёрын өргөдлийг хэлцэх хуралдаан 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт болж хойшлолоо. Шүүх хурал хойшлсон шалтгаан нь өргөдөл гаргагч өс хоёрын өмгөөлөгч лабораторийн хариу гадаадаас мэйлэр англи хэл дээр ирсэн тул орчуулж баримттай танилцаж амжаагүй байгаа учраас нотлох баримттай танилцах хугацаа өгч хурлыг хойшлуулахыг хүсэнтэй холбоотой юм а. Мөн Баяр наадмыг зохион байгуулах салбар хорооноос хойшлуулах хэд хэдэн үндслэл дурдсан учраас өс хоёрын өргөдлийг хэлцэх хуралдааныг 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан. Бид түүний өргөдөл гомдлын шалтгаан болон ямар хүсэлттэй байгааг наривчлан тодруулах гэсэн боловч дараах харилцааг өглөө. Та ямар тасалж байгаа? Одоохондоо өгөх мэдээлэл байхгүй та бүхэн манаас ойлгоорой тий. Гомдлтой холбоотойгоор Та юу яг ямар гомдол мэдээ? иргэдийн За шүүхийн юуны дараа болоо тий. Хурлын дараа болоо тий. За уучлаарай. Яг нэг өөр ойлголтууд төрөөд байгаа. За одоо доофын хэрэглэснээ бол хөдөөж өвшөөрсөн. Гэхдээ дахиад одоо шүүхтрээ гаргаад байгаа гомдол маргаан нь юу юм бэ гэдэг асуултууд одоо иргэдийн дунд сонирхолцсон дунд үлдчихэд шүү дээ. Яг өргөдөл гомдол маргаан нэг юу вэ? За дугуйсаа хурлаар нэг талдаа гарах бах тий. Тийм болохоор та бүхэндээ бас одоохондоо л өгөх мэдээлэл байхгүй болохоор уучлаарай. Харин өс хоёрын хувьд допинг хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хүнд хорлогдсон гэдэг дээр маргаа үсгээд байгаа юм а. Тэгвэл түүнийг хорлсон хүний гавьяа тасгалжуулагч хос хоёрыг гэж Монголын үндэсний бүхий холбооны тэргүүн Магалжав хэлсэн байдаг. Магалжавын ярианда өнгөрсөн жилийн наадмын Үзүүр Бүх өсөх баяр тасгалжуулагч хос хоёр 28 ширхэг тариаг дархлаа сайжруулна гэж хэлээд зарсан байсан. Харин уг асуудал дасгалжуулагч хос хоёр эргэл цэгмийн сайтад өгсөн тодруулгахдаа би өсөх хоёрт 28 ширхэг тариа зараагүй Магалжав худлаа хэлсэн хэмээсэн юм а. Ямар ч тач Сүхбаатар аймгийн Хурц Арслан өс хоёрын энэхүү маргааныг энэ оны 7 дугаар сараас өмнө эцэслэх хуулийн залтай юм а. Яг энэ төрлийн гомдол маргааныг улсын арслан оюун бол улсын гард Бадарч нар гаргаж байсан. Улсын гард Бадарчийн хувьд анх гарсан 4 жилээр эрхийг нь хасах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан юм а.